Үйл явдал маань авгагч Тэси Гуфиг өглөөс ирэж өглөөний цай бэлэн боллоо гэж хэлж байгаагаар эхэлж байна. Хамтдаа хэсэг хугацааны дараа галтайгоонд уулзаад сайн авгагч маань нэгэн шүүгийг онгоолгоод тартал дотроос нь баахан ирвэхээ гарч ирээд нисэж явчихав. Гуфигийн ярианаас нь ойлгох нэ. Манай хүн их л шавжин тайртай болдог шүү. Гуфи дөхөх гэж байсан жигнэмийг нь идчихжээ. За ямар ч сайхан ирвэхээ харсан хоёр манайх ямар уурлагчгүй гэр бүлийн уур амьсгалыг эвдэхгүйгээр өчигдрийн далхан дээр барианд өрхөд өглөөний цагаа ууж байгаа харагдана. Ааш сайтай ихч маань хэрвээ чи хүсвэл би чамайг авах бэнэр коллеж руу хүргөөд гэж болно шүү л гэж байна. Юун авах бэнэр хүргэх энтер болчихвдөө. За мэдхгүй дээ. Тэр хоёр байшингаас гараад Гуфи өөрийн тижээдэг зүгүүнүүдтэй мэд хүргээл бүгдэнд нь нэр өгсөн. Цагаан толгоон дараалалаар нэрээр нь хэдэн мянган зөвгөөгөөс дуудаж өгч шүү. Сайн ихч энэ ч жоох удах нэ гэд гараж руугаа ороод хартал нөгөө авгах бэн гэдээс нь моцгол байсан байвал яах вэ? Хэсэг хугацааны дараа Гуфиж бүх зөвгөөнүүдтэйгээ мэд мэдэж дуусаад байж гэнэ өө. Өглөө болгон ингэнэ гэж өстой балларваа ёстой. Тэр хоёр ч тэгээ сургууль руу явж сургууль дээр Жайро профессор яг тэр өдөр наалцны талаар хичээл орж таарна өө. Наалцны торн ихэвчлэн фибрин, сирицин гэсэн хоёр уургаас тогтдог уян атом бас ган шиг бат бөх өөрийн биенээс 170 дахин илүү ачааг даах чадвартай гэх мэтэр хичээл орсоор дуусах алдад Жайро профессор Гуфид түүний шавж судлалын дүн маш сайн байгаа ч гэсэн бусад хичээлийн дүн аимшигтай байна гэхэд гутарсан залуу маань найзуудынхаа кино үзэх саналаас татгалзаад гэртээ авах бэнд хэлсэн ёсоор вакс авчираад хамтдаа моцикло сайхан болгоно өө. Тэр хоёр ч моциклдаа нэлээд хайртай бололтой шүү. Игч маань баахан зураг аваад компьютерээр ард суугаад гэрийнхэн санхүүгийн асуудлаас болоод харамсалтай нь авах бэнийг интернетэд зархаар зар тавьж байхыг харсан Гуфи өрөөндөө баахан бодол болон байхад игчдээд давхарт ааз гэж орлоод манай хүн ч очоод дэ шавжнаас айхан утгаа шавжинд хайртай юм болохоор эвтэйхэн шилэнт хийгээд өрөөндөө ямар төрлийн аалз болохыг нь олж чадахгүй болохоор профессор Жайро руу авч очино. Манай профессор ч харин яг тэр үед нэг туршилт хийгээд жоохон завгүй. Аалзаач үзүүлж амжаагүй байхад жижигхэн осол гарч аалз маань тэр туршилт руу нүсэрч ороод өөрөндөө Гуфиг маань хазаад тэр хоёр ч нэх айхтар яриа өрнүүлж чадсангүй Гуфи яваад өглөө. Буцах замдаа Гуфи нэг галзуу жолоочоос бултаж ханан давираад тэр ирчээр гигэн цагаан өдөр байшин руу авираад сая нэг юунаас болоод ийм зүйл болсныг ухаарад барилгын дээр байх сурталчилгааг хартал та онцгой чадвараа үзүүлээ $100,000 хожоорой л гэж байна. Гэрт нь мөнгөний асуудал гарсан болохоор тийшээ явах санаа төрөлгүй л яах вэ? Гэртээ гүйн ороод хуучин хувцсны хилтерхийгээр хувцас соёж аалзны тороо гаргах төхөөрөмж хийгээд хэдий супер хүчтэйч гэсэн жоохон царай муутай залуу маань шоу руу зүгэллээ. Шоуны зохион байгуулагч хэдэн сүртэй нээлттэй өгүүлээд энэ хайрцаг дотор мөнгө байгаа гэд эхний тэмцээн болох том ачааны тэргийг хөдөлгөх хүчний тэмцээнийг эхлүүллээ. Тэрэн дундаа арай бадрүүн нь эхлээд байж байхад хамт тэмцээнд орж байсан гэмээ өөрийнхөө утсан бөмбөлгийг албаар ч юм уу үгүй ч юм уу ямар тач машиныхан доогуур унахчихв. Манай хүнд туслахаар машин доогуур ороод бөмбөлгийг нь аваад нөгөө залууг машинтай юутай ийдтэй нөрөгхөн тэр. Манай зэбэч хурж ирээд өөр юу чадахгүй гэхэд Гуфи хан руу авирч хідэн тийшээ өсчиж чадвараа нэг их харуулж өгнө дөө. Бүх хүмүүс л түүний гайхах хооронд биеглийн ахын дус нөгөө хайрцагтай мөнгө рүү анхаарлаа хандуулна. Од болсон Гуфитэй хүмүүрэл зургаа даруулаад завгүй байж байхад ах トゥ гурав зүгээр л алхаж очиод мөнгийг нь аваад зуртаж байгаа харагдана. Юун ч хамгаалалт муутай хүний нүдэнд бэлэн тавьсан байдгийг. Харин нэг цагтаа л хараад араас нь хөөх ба Гуфигийн хажуугаар өнгөрөхөд манай хүн шаал дэмий гайхсаар хажуугаараа зүгээр өнгөрөөчихв. Цагтаа ч манай Гуфи руу жоох үгсээр цаашаа хөөгөөд яв. Оройч болж Гуфи гэртээ харахад гэрийнхэн нурд дүүрэн цагтаа баахан төгшсөн их чинь биеглийн ахын дус авгах бэнийг аваад зүхтаад явчлаа гэсэн хар мэдэг дуулгав.
Удалгүй цагдаа нарын нэг нь авах бэн хідэн байшингийн цаана эвдэрсэн байдалтай байна гэсэн мэдээг авлаа гэхэд манай хүн ч яаран тийшээ зүглэнэ. Өөрийн бүрийг ухаарсан залуу маань авах бэнийг ихнээс нь дараа нь 3 ах トゥ уг олоод цүгтээ мөнхийг нь булаа авч аалзны тороор гэрэлнээс унжуулж бэхлээд баатарлагаар яваад өгөв. Хэсэг хугацааны дараа хэргийн газар буцан ирж Тэси их эвдэрсэн авах ах бэнийг урд гунигтай авахт нь нэг хөгшин гарч ирээд энэ үнэхээр урлагийн бүтээл байна. $100,000 санал болгоёгээд хүн болгон л эцэст нь хайпи төгсгөлтэй. Юун ч ямар азтай байдгийг. Тэр өдөр Гуфи маань агуу хүч чадал гэдэг агуу хариуцлагатай хамт ирдэг гэдгийг ойлгосон юм. Энэ хүрээд уг түүх маань дуусаж байна. Дараа дахин уулзъя.